Ердөөмө хэлхэн алхмын цаана гүүрэн гарч байхад иргэд чигээрийн зүтгэсээр галт тэргэндор орж гэмтэж бэртэх тохиолдол цөөнгөө гардаг байна. Жидэрх тусам нэмэгдэж байгаа аваар ослоо төмөр зам дагуу сууршмал үүссэн газар олон тохиолдож байна. Тиймээс төмөр замын зурвасын аюулгүй байдлыг хангахад хотын удирдлагууд анхаарлаа хандуулж харуулжээ. Төмөр замаас 50 м-ийн зай барихыг Улаанбаатар төмөр зам хотын иргэдээс хүсэж байна. Учир нь Амгалан өртөнөөс Улаанбаатар өртөө хүртэл зам дагуу олон айл бууж, замын торон хашаатаа хан нийлүүлэн амьдрах айлуудын тоо нэмэгцээр байна. За гэтэл төмөр зам болон түүний ойр орчимдох газрыг улсын онц чухал объектэд тооцдог юм а. Тэр 50 м бүсэд одоо багтсан барилга объект хувь хүмүүст одоо энэ аюултай гэдгийг бол тийм тогтоож хязгаарлаж өгч байгаа юм бүсэлтэй. Галзуу зүсгүй аюул бол тэр төмөр замын тээврээр явж байгаа одоо ачаа унах тиймээд чинь зөвхөн одоо төрөл бүрийн л одоо төсөлт дэлбэрэх тиймээ төрөл бүрийн л ачаа одоо тээвэрлэгдэж байгаа учраас. За төмөр замтай хаяа нийлэн амьдрах иргэд хогоо замын жалга дагуу хайж, зарим нэг нь гадна хашаа битэл нойлчгүй амьдарч, ил морь харж, олон улсын галтаргны цонхоор Монголын нэг өдрийг бодтойгоор харуулдаг байна. Хотынхны анзаардгүй, гадныхны гайхшруулдаг энэ хавийг цэгцэлж цэвэрлэмээр байна. Одоо үзэмжгүй харахад одоо эвгүй одоо юм их одоо нэг тийм юхэмд хаягдлан зүйл ашиглаж барьсан оромж бас их байж тээ. Энэ трийг бол одоо зайлуулах цэвэрлэх арга хэмжээг бол авнаа. За нийслэлийн хараа хяналтал тэр бүр очиод байдгүй төмөр замыг далимдуулж хогоо авчраад хайчихдаг аж ахуйн нэгжүүдч бас байна. Бүхэл бүтэн улс орны хэмжээнд ганц байгаа ганц зам дэрлээ амьдарч байгаа иргэд хогоо хаана хаяхаа мэддэг мөртлөө хориотой газрыг хувьчлаад авчихдаг овсгоотой хүмүүс. Сонгуулийн амлалтыг далимдуулж улсын онц чухал объектэд газар авсан иргэдтэй хотын удирдлагууд тулж ажиллагаа амллаа. За яг нэг домжилж болд юм байна. Гэхдээ хот өөрийн гэсэн тиймээ төлөвлөлтийнхаа ноорон дүрмээр энэ асуудлыг дахин шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл энэ одоо олгосон домжилсан газруудыг бид одоо эргээд хамаагүй нөхөн олгортоогоорч аваад өөр газар өгөөд энийг эргээд энэ төмөр замын хамгаалтын бүсэнд байлгах ёстой байна. За энэ хүү сэтгэлгүй иргэдийн хариуцлагагүй үйлдэлээс болж гадаад ертөнцид Монголыг төлөөлөх таагүй орчин улсын нийслэл төмөр зам дагуу бий болсоор байна. Улс орны нүүр царай болсон орчныг цэвэрлэхэд нийслэлийн харьяа дүүргүүд төмөр замтай хамтран ажиллах хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол улсад бүх зүйлээс хара бараан биш, харин ч ойрхон байгаа ирээдүйд гэрлэгээтэй сайн сайхан зүйлээс олон байгааг уран бүтээлчид соргоогоор мэдэрч, өөрсдийн бүтээлээрээ дамжуулан нийгмийг эмчлэх эм бүтээхээр зорж байна. Өөрөөр хэлбэл реклам зар сурталчилгаа зөвхөн арилжааны чиг хандлагатай бус, олон нийтийг уриалан дуудсан, тэдний сэтгэл санааг өөдрөг тэмүүлэлтэй болоход чиглэгдсэн сонгодог бүтээл байх ёстой гэж Монголын реклам бүтээгчдийн холбооноос үзэж байна. Тийм ч учраас нийт уран бүтээлчид реклам захиалагчдад хандан уриалга гаргажээ. Монголын реклам бүтээгчдийн холбооноос 2 дахь жилдээ Монголын улс орон компани оюу толгойн санаачлагдаар нийгмийн сайн сайхны төлөв оюун санааны өөрчлөлт нөлөөллийн үйл ажиллагааг өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулах зорилго бүхий бидэнд ойрхон ирээдүйн рекламны фестивалыг зохион байгуулж байна. Бусдын анхаарлыг татахын тулд чангаар хашгирах нь рекламны хамгийн анхны хувилбар байжээ. Тийм ч учраас реклам гэдэг үгийг хашгирах гэсэн үгнээс гаралтай гэдгээ. Тэгвэл монголчуудынхаа оюун санааны ертөнцид чанга дугаар хашгирах цаг ирснийг уран бүтээлчид инхүү сануулж байна. Нийгмийн сэвтэр реклам 3 хувааж үзэж байгаа л та би өөртөө улс төрийн нийгмийн тэгээ бизнес гэсэн. Реклам бол бас заримдаа маш бага зардлаар бүтдэг бас онцгой санаа тий сэтгэлгээгээр бүтсэн. Гол нь реклам бол амин сүнс нь бол рекламны амин сүнс сэтгэлгээ тэрний санаа штэ. Бидэнд орхон ирээдүйн рекламны фестивалийн хүрээнд олон талт үйл ажиллагаа явагдаж байгаагийн нэг нь форум хилцүүлгийг зохион байгуулсан явдал юм а. Энэ форум хэлэлцүүлэгт реклам бүтээгчид, сонирхогчид, оюутан сурагчид, төрийн болон төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүд реклам захиалагчдын төлөөлөлд оролцсон нь өргөн цар хүрээг хамарсан юм а. Тэд нийгмийн сэдвт рекламны талаар хонлын ойлголт, арга зүйн нөлөөлөл тулгамдж байгаа бэрхшээл, нийгмийн сэдвт рекламыг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэх мэт олон сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлж ирсэн зочдод өргөн мэдээлэл өгсөн юм а. Реклам сонирхогчид, ерөөсөө реклам залгигчид, ерөөсөө рекламчид энэ рүү хандна гэдэг чинь бидний хувьд буюу нийгмийн хувьд, хүмүүсийн хувьд энэ ослогын тийм үү эсвэл бусад хүмүүсийн эрүүл зан үйлийг босноолдог энэ зүйлийн эсрэг яг тэмцэл яг бож төр гараад эхэлж байгаа байхгүй харагдаад эхэлнэ тийм өндөр настангууд настайчуудаа халамжлах хүүхдийг шилэл гудамж маш юм уу те ингээд ерөөсөө л хүнийхээ төлөө бие биендээ анхаарал тавьсан бие биенийгээ өөдөн татсан
нэгэндээ бодол хайрлсан, гэрэл гэгээ хайрлсан ийм сэдвтэй рекламуудыг илүү төлхөө оруулах санаатай байгаа. Тэгээд Монголын реклам бүтээгчдийн холбооноос 2 дахь удаа зохион байгуулж байгаа бидэнд ойрхон ирээдүйн нийгмийн сэдвийн рекламны фестивал энэ удаад ч мөн нийгмийн сайн сайхны төлөөх оюун санааны өөрчлөлт нөлөөллийн үйл ажиллагааг өргөн цар хүрээтэй зохион байгуулж байгаа тул реклам бүтээгчид хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ер нь реклам сонирхогч хэн бүхнийг оролцож өрсөлдөхийг хөрж байна. Хүн бүрийг зорилготой тэмүүлэлтэй ирээдүйдээ итгэлтэй болоход нөлөөлж чадах тэрхүү гайхалтай уран бүтээлийг тодорхой сэдвийн дагуу олон төрлөөр бүтээх өргөн боломж нээлттэй гэдгийг дахин сануулж байгаа юм а. Өнөөдөр манай хөрөнд улсын зарим үйл явдлуудаас үзэгчид та бүхэндээ мэдээллээ. Одоо үзэгчдийн анхаарлыг дэлхийн мэдээнд хандуулж байна. За тэгэхээр Японд холбоотой мэдээлэлээр үргэлжлүүлье. Тэгэхээр Японд өнгөрсөн баасан гарагт тосон газар хөдлөлт цунамигийн гамшиг хөрөнгө оруулагчдыг эрсдлээ сэргийлэх арга хэмжээ авахд хүргэж эхэлсэнийг олон улсын тэр дундаа Японы хөрөнгийн зах зээлд гарч байгаа өөрчлөлтүүд баталж байна. За хөрөнгө оруулагчид юуны төрөнд Японы үнэт цааснуудаас салж эхэлснээс гол индексүүдийг унгаахад хүргэсэн байна. За уг нь Японы төв банк интервенц хийж за 217 тэрбум доллартай тэнцэх хэмжээний йенийг зах зээлд гаргаад байгаа юм. За гэвч энэ нь нөхцөл байдлыг аварч чадсангүй гэдгийг шинжиж тэмдэглэж байна. За йений ханш эрс суларч Nikkei индекс сүүлийн 2 жилийн хамгийн доод үзүүлэлтэнд хүрсний дээр түүхийн эдийн бирж дээр за нефтийн үн 2-7 хоногийн хамгийн бага ханшид хүртлээ буурчээ. За харин алтны үн ханш доктортойгоор өсч эхэлсэн байна. За Токио хөрөнгийн биржийн үйл ажиллагаа өнөө өглөө эхэлсэн даруйд хөрөнгө оруулагчид Японы компаниудын за тэр дундаа эрчим хүчний компаниудын хувьцааг яран худалдаж эхэлсэн байна. За хувьцааны үн ханш үнээс олж 15-аас 25% буурч эхэлсэн мэдээлэл ирж байгаамаа. Японы автомашин үйлдвэрлэгч компаниуд улс даяарх үйлдвэрүүдэд энэ хүнд үед зогсоогоод байгаагийн зэрэгцээ алдагдлаа одоо тооцоолж эхэлсэн байна. Автомашин үйлдвэрлэгчид газар хөдлөлт цунамид олон 10,000 машинуудыг гэмтээснийг мэдгдсэнтэй холбоотойгоор Toyota, Nissan, Honda компаниудын хувьцааны ханш 6-аас 10 орчим хувиар унахад хүргэжээ. За олон улсын валютын сагсан дах за тэр дундаа доллар евротой харьцах ханш нь суларч эхэлсэн байна. За өнөөдөр гэхэд 10 гаруй тэрбум йен зарах захиалга гарч байгааг Reuters-ийн Японы нэгэн трейдерээс авсан мэдээлэлд үндэслэн дамжуулж байна. За гэхдээ Токиогийн гол индексүүдийн хүнсэн чинь Азийн хөрөнгийн одоо бусад биржүүдэд ийм таагүй байдал ажиглагдсангүй. За Солонгосын Косpi 0.8%-аар Хятадын Шанхай композит 0.13%-аар өссөн дүнтэй гарсан байна. За харин Гонконгийн Хансен баг зэрэг буюу за 0.11% үнэлттэй байлаа. За үүний зэрэгцээ дэлхийн зах зээл дээр нефтийн үн өнөөдрийн арилжаа эхлэнгүүд 1-2 орчим доллараар унсан мэдээтэй байна. За ер нь бол Японы нефтийн гол экспортлогч хэрэглэгчтэй нэг. Тиймээс гамшигаас олж хэрэглээнд буурж үүнээс улбалан дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийг болгоход хүргэнэ гэж экспертүүд таамаглаж байгаагаа илэрхийлж байсан. За харин металлын зах зээл дээр алтны үн чангарах хандлага ажиглагдаж эхэлсэн байна. За элдв гамшиг хямралын үед чухамгүй алт хөрөнгө оруулалтын найдвартай их үүсвэрт тооцогддог учраас энэ нь аргагүй гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байгаамаа. За 4-р сард нийлүүлэх алтны үн 1-2 доллараар нэмэгдэж унц нь $1423 хүрсэн мэдээтэй байна. За мэдээж байгалийн гамшигаас Японы эдийн засагт учруулах хохирлын талаар одоо ярих биш цаг биш эрсдлийн дүн шинжилгээгээр дагнсан олон улсын байгууллагууд урьдчилсан одоо таамаглалыг хийсээрээ за ихэнх нь адмын цахилгаан станцуудын ослын үр дагаврыг арилгах зардлыг оруулцуулгүйгээр за байгалийн гамшигаас олж 100 гаруй тэрбум долларын хохирол учрна гэж тооцоолсон хэвээрээ за рейтингийн Moody's агентлаг Японы төлбөрийн системд ноцтой асуудал хүндрэл учрахгүй гэж одоохондоо мэдэгдэж байгаа. За гамшигын үр дагавар анх тооцоолж байснаас нь ноцтой байх талтай гэдгийг бас сануулж байна. За Японы эрх баригчдын хувьд 2 дугаар дайнаас хойш олон улс орн хамгийн хүнд үедээ нүүр тулаад байгаагаа мэдэгдэж байгаач за нийт ард иргэдтэй хандаж хамтдаа за тэмцэхийг уриалж байгаа. Эдийн засгийн суурь нь бат бэх учир байгалийн гамшиг хөгжлийг нь огтхонж зогсоохгүй гэж үзэж байгаагаа Японы сангийн сайд өнөөдөр мэдгдсэн байна. Үүний зэрэгцээ Японы ерөнхий сайд өчигдөр ард түмэндээ хандаж мэдэгдэхдээ гамшигын үр дагаврыг арилгах ажил эрэлт хэрэгцээг эрс нэмэгдүүлж тэргүүлэх салбаруудын үйлдвэр аж ахуйн газруудад үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжийг олгоно. За ийм нөхцөлд бид Японы улсаа одоо дахин сэргээх шинэ өргөн хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэрэгтэй болно гэж мэдэгдсэн юм аа. За сүүлд бидний авсан мэдээгээр засгийн газрын тэргүүн Натаган сөрөг хүчнийхэнд хандаж 2011 оны санхүүгийн жилийн төсөвт нэмэлт одоо татгалыг нэм даруй хийхийг уриалсан байна. Гамшигын үр дагаврыг
арилгах ажил зарцуулах, хөрөнгийн сан бүрдүүлэхийн тулд ийм тодтгол хийхийг санал болгож байгаамаа. За үүний зэрэгцээ засгийн газар гамшигын үр дагаврыг арилгах ажилд нөөц хөрөнгөөсөө 30.2 тэрбум йенийг нэмж гаргаад байна. За засгийн газрын нөөцийн санд одоогоор 200 орчим тэрбум йен байгаа гэж Кёто Ньюс агентлаг мэдээлж байна. Бид Японтой холбоотой мэдээллүүдийг нэгтгэн та бүхэнд хүргэлээ. Шинэ мэдээллүүдээр л дараагийн хөтөлбөрөөр хүргэж авах болно. Одоо үзэгч та бүхэн спортын өндөрлөж болж байгаа үйл явдлын мэдээлэлтэй танилццгаана уу. Манайд анхаарал тавих нь өөрт чинь болон ойр дотныхонд чинь юунаас ч илүү чухал гэдгийг санаарай. Хэрвээ танд 2-оос 3-7 хоногоос дээш хугацаагаар ханиа алгах, цээжээр өвдөх, цустай цэр гарах, шүн хөлөг, халуурах, шалтгаангүйгээр турах, ядрах, сулдах, хоолнд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл